Та 11-гээ буцааж өргөх бүртээ дэлхий даяарх Бурхны үйлчлэгчдийг дэмжиж байдаг. Тэдний нэг бол Өмнөд Малгасын хэлтсийн пастор Дарааны юм. Пастор Дарааны сүмийн гишүүдтэй уулзахаар явж байхдаа зам хааж хөндлөн хэвдэх том дүнзтэй таарчээ. Түүнийг мотоциклосоо буух үед 5 дээрэмчин түүнийг бүслэн авч түүнийг байгаа бүх зүйлээ өг гэв. Би 7 дахь өдрийн адвентист сүмийн пастор байна гэж хэлсэн ч тэд байсангүй. Дараа нь пастор ягаад ч юм алс холын сүмийн гишүүний нэрийг дурдв. Хамгийн гайхалтай нь дээрэмчдийн нэгэн түүний 50 орх хэмээн хөндлөнгөөс оролцжээ. Өнөөх дээрэмчин нэг удаа намайг хутгалуулахад тэр хүн миний амийг аварсан юм гэлээ. Дээрэмчдч болов. Пастор Библийн ганц 2 ишлэл тэдэнтэй хуваалцсаны дараа тэд түүнийг аяллахын туршид хамгаалахаа амлажээ. Хэсэг хугацааны дараа баптизм хүртэхэд бэлэн шинэхэн итгэгч өөрийгөө дээрэмчдийн нэг байна гэж хэллээ. Таны 11 болон амлалтын үргэлж дэлхий даяар Дарааны шиг 34,000 орчим хүнд дэмжлэг үзүүлдэг. Тэдний олонх нь өөрийн ажлаараа сайн мэдээг түгээхийн тулд амьдралаа эрсдэлд оруулж байдаг юм. Бид 11-гээ болон амлалтын үргэлээ буцаж өргөх үед дээрэмчдээс ахуулаад олон хүн Есүсийн тухай сонсох боломж бий болдог. Бид үргэлж өөрсдийн хүслийг гадагт тавьж Бурхныг нэгдүгээр тавих болтугай.